оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын буруутай үйл ажиллагааны талаар нотлох болон үгүйсэх байдлаар мэтгэлцэх ингэхдээ шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжилэн судлахад тэгш оролцох хэрэгтэй. Шүүхээс хэргийн оролцогчийн энэхүү эрхийг хангаж, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан хойшлуулах үндслэл бүхий хүсэлт гаргах эрх болон талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг хангахаар шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар харин шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг 30 хүртэлх хоногоор хойшлуулдаг. Мөн нотлох баримт зайлшгүй шаардлагатай эсвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хилцүүлэхгүйгээр товлсон тухайн шүүх хуралдааныг 14 хоног хүртэлх хугацаагаар хойшлуулж болно.